нэрээрээ бахархаж энэ сайхан нэрийнхээ дор нэгдэж одоо явахыг хүсье. Ингээд багш, сургууль, төгсөгчдийн одоо энэ сайхан нандин холбоо үеийн үед одоо мөнгө байх болтгоо гэсэн сайхан ирээдүйн 20 жилийн маань баярын мэндийг хүргэж 20 жилийн маань баярын үйл ажиллагаа Есүсийн нэрээр намын цагаан буян тэтгэр болтгоо. Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдмийн шимийг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдмийн шимийг. За өнөөдөр 2026 оны 6 сарын 12-ны өдөр 20 жилийн өмнө төгсгсөн ангийнхантайгаа уулзж байна. Сайхан байна. Төгсөлтөө хийх хүүхдүүд нь 2004 онд 8 дугаар ангийн төгсөгчөө тэгээд 2006 онд 10 дугаар анги төгсөгчсэн 8-ын Ж, 8-ын Г гэсэн хоёр бүлэг нийлээд ингээд 10-ын Б гэдэг ангийг үүсгээд ингээд 47 хүүхэд нийтдээ төгсөжсэн. Сэтгэл маш өндөр байна. Одоо 20 жилийн дараа төгссөн сургуульдаа ирээд ангидаа суугаад анги хамт олонтойгоо найзуудтайгаа уулзахад сэтгэл хөөрж их ад жаргалтай байна. Ингээд нийт төгсөгчдөө ангийн хамт олондоо багш нартаа бүгдд нь 20 жилийн баярын мэнд хүргье. Сэтгэл их өндөр байна. Энэ өдрийг одоо их удаан үзээлээ. Миний хувьд одоо нодлон хавар бараг 3-4 сараас хойш тэгээд эх жилийн энэ өдрийг их удаан үзээлээ. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Тэгээд ангийнхантаа хандж хэлэхэд бүгдээрээ сайхан баярлалаа. За ингээ 20 жилийн дараа уулзж байгаа. Үнэхээр гоё. Буцаад хүүхэд насндаа очсон шиг айгүй гоё. Тийм дэврүүн, ад жаргалаар дүүрэн бүхэл юм нэг тийм гоё гээдэг санагдаж байна. Зөөлхөн хагаад сурагч насаа үлдээлээ баяртай. Яг тэр 2006 оноос эсэлтийн ерөнхий шалгалтыг хийж байсан. Тэгээ бид нар хамгийн анхны эсэлтийн ерөнхий шалгалтыг өгч байсан байхгүй. Тэгээ тэр бас их дурсамжтай үе. Тэгээд одоо тэр үеэс одоо өөрсдийнхөө ажил мэргэжлийг сонгоод ингээд бүгд маань 20 жилийн дараа өөрсдийнхөө одоо ажил амьдралтаа өөрсдийнхөө байр суурийг олоод ингээд сайхан амьдарч байгаа
багш нар баярж талархаж байна. Манай анги ер нь бол нөгөө урлаг спортоор хэрэгүүлдэг тийм аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог тийм сурагчтай анги байсан. Одоо би 10 жилдээ багтаа нийлдэг байсан манай ангийн найз охтуудтайгаа бид нар саксны тэмцээнд их амжилттай их болдог байсан. Тэгээ ер нь бол саксны тэмцээн болгон дээр манай ангийн банднер охтууд амжилт гарах үед тэр үед бол одоо маш их хөгжөөнтэй нарийнтай сайхан тэм дурсамжтай үед байсан юм байна. За миний хувьд гэх юм бол одоо нэг улсын шалгалтын дээр хуулж агаад баригдаад тэгээд 2-2-оор шалгалт өгч ирсэн. 2 багш нар ингээд амаар тэгээд хуулж агаад баригдаад нэг маань хажууд инээгээд нөгөө багштайгаа бүр бөө инээдэн болоод би загнуулаад хажууд нь загнуулаад энэ хөөгдөд гарч ирсэн. Тэр нэг мартагддаггүй. Завсарлагын цагаар болохоор яг ингээд бүгд бужигнаад л яг тий хичээлдээ төвлөрсөн байж байгаа буцаад ингээд бужигнаал бие биендээ очиж инээдэрээ гээл гоё яриад өмнөх үйл явдлаа яриад ер нь бол завсарлагын цаг бай. За тий ангиараа гоё зугаалганд явах ч юм уу тий анги хамт олонны өөр үйл ажиллагаа ер нь сургуулиас гадуурх үйл ажиллагаа ер нь бол явахад тийм гоё илүү яг одоо юу гэдгийг сургууль доторх нэг урангоо нэг өөр сургуулиас гараад бас нэг өөр тий тэр бол маш гоё санагдчих. 5 он 2006 он гээд 2 жил 2 удаа хөдөлмөр суслан гээд манай сургуульчид гэж явдаг гэсэн ногоо оролтонд. Тэгээ манай гişиг яг тэр айгүй олон банднастайгаа 2 удаа явж исэн байхгүй. Тэр явж исэн тэр дурсамжууд бол бас их гоё дурсамж зөндөө. Яаж энэ ангаа 9 дугаар анги аваад бид хэд нэг хөдөлмөр зурслан явж ирсэн. Хөдөлмөр зурслан 2 жил дарааж яваад эхний жил нь Болор Эрдэнэ багшийн 10 V ангитай хамт яваад дараачих нь болохоор туул багштай 9 дугаар ангид байхдаа туул багштай 10 хамтаа хөдөлмөр зурсланд очиж ажил хийжсэн. Тэр үед бол бас хүүхдүүдийн хамгийн дурсамжтай сайхан үе байдаг бас ажил хөдөлмөрт суралцаад биеинтэйгээ бас хамтраад одоо улам илүү ойр дотно болоод би нэгээ сайнаад 2 анги нийлсэн хүүхдүүд байсан учраас нөгөө тэр хөдөлмөр зурсан гэдэг нь бас манай хүүхдүүдийг бас илүү ойр дотно болгож өгсөн гэдэг. Тэр бол хамгийн сайхан дурсамжтай юм байна. Амьдралд хизээч салахгүй хамт найзууд болгосон. Сүүлчийн цас анхны бороо зүрх сэтгэлдэм нурсамжуулдээ зургийн цом анхны хайр зөөлөн үнсэлт чиний хэлбэсэн сэтгэлийн гүн тодхон үлдэжээ анхны хайр минь зүрхийг тогшоо. За сэтгэл маш их өндөр байна. 20 жилийн дараа анги хамт олонтойгоо нэг өдрийг ч гэсэн хамт нээлтэж хөгжүүлдэг. Маш их хөгжилтэй сайхан миний хувьд бол энэ орчлтонд ирэх гэж одоо бас 2-3 өдөр догтлон хүлээлээ. Яг хүлээлтэнд минь байж чадлаа. Маш гоё юм. Сэтгэл бол маш гоё. Анги хамт олон бас бүгдээрээ маш олоолаа ирээ. Сэтгэл бүгд ер нь өндөр байна. За ангийнхантай уулзахад айгу гоё байна. Бид өхөн 1996 онд мөрд нийлүүлж зэрэгцээ сууснаас хойш 30 жил болсон байна. Тэгээд 10 жилийн ангиа төгсөөд 20 жилийн ой болж байна. Энэ бол бас үнэхээр сайхан бас бидэд бол их л үлдэх дурсамж болж байна гэж харж байна нэгдүгээр. Хоёрдугаарт бид нар бол 2006 оны төгсөлтийн ер нь бас нэг хамгийн анхны ээш өвж исэн гэдгээрээ бас нэг онцлогтой хамгийн сүүлийн 10 дугаар анги төгсөж исэн гэдгээрээ бас нэг онцлогтой ер нь одоо онцлог ихтэй жил тэр тусмаа 65 дугаар сургуулийн одоо 2006 оны төгсөгчд бол одоо анхны ээшийн Монголны шалгалтын дээр улсад 2 дугаар байрт орж исэн бас нэг өнлөгөө амжилт гаргаж исэн. Гэдэг ч юм уу зүгээр яг зүгээр
2006 оныхаа асуудлыг ярихад ийм байна. Нөгөө талаар ярих юм бол бас бид бүхэн хичнээн ажил, мэргэжил, цолгоншин гэдэг одоо бүх зүйлүүд ингээд одоо ингээ үргэлжлээд амьдрал үргэлжлээ явж байгаа боловч биднийг яг энэ нэгтгэж байгаа зүйл бол бидний энэ сургууль анд нөхдийн нөхрөл юм аа. Тэгээд тийм учраас одоо бид бүхэн одоо энэ ч сайхан дурсамжтай 20 жилийн хойг тэмдэглээ байцгааж байна. За сэтгэл маш өндөр байна. Ойд удаагүй гоё байна. Цохон байгуулалт бас сайхан болж өмж байна. Одоо тэгээд амралтай явах бэлдээд байж да. Үрдийн дурсамж үнэн хайрын чамайг дууя. Чимээгүй аслах хомжилууд сэнхэн их дурсамж сэтгэл хүрнөө айлгуудаа оюутнаас Чамтамин хам жилээр аслах хугацааг яахта симхэн ачиж усах нулимсыг таалаа. Дурсамж минь дуурлал минь дуу минь хайр минь оюутнаас нэг ихэд амьдралын минь хэлэл юм. Хавар хүсэл мөрөдөл дурлал дурсамж бисэргэн эргээд гэртээ хомжилүүдээр дүрлэн нисэн анд нүхтийн итгэл сэтгэл дурлал хайр хүсэл бүхнийг дуулээ. Чимээгүй За ингээд хөдөлмөрт бид чинь 5 хоног явлаа да. Тэр л хамгийн гоё дурсамжтай мөч байсан да. За одоо яг тэр энэ гэхээр яг нэг жоохон багтаа зөндөөл би ч өөрөө их сахилахгүй хөхтэйс. Ер нь зөндөөл дурсамжууд байгаа. Одоо яг ингээд толгомдоо орж ирж байгаа дурсамжууд байхгүй. Гэхдээ яг нэг нь санахыг чигээд бас анги хамт толондоо хөгжилтэй бас дурсамжтай байх юм болоо гэдэг. Ер нь манай энэ ангийнхан ч бас яг юу дундаа айгүй олол байдаг гэсэн. Бид нөгөө нэг одоо жишээ төрүүлж ирж нөгөө нэг сандал хөрөлцдөг. Одоо нэг сандал дээр хоёул моёл хуваацдаг байдаг шүү дээ. Энэ бол одоо ингээд одоо юу хүмүүстэд ярихад их хөгжилтэй л төвхөлтэй ийм байд юм уу гэ тэ. Одоо 47 50 40 сандалтай тэ. Нэг сандал дээр хоёул хуваацдаг. Төрүүлж ирсэн сандлаа авдаг. Ийм л хөгжилтэй байлаа шүү дээ. Одоо юу хүмүүстэд арай гоё боловсронгой болсон байлээ. Тий. Бид нар бол одоо яах гэж ирд ирдгүүхээр сандалтай олохын тулд ирд ирдэг байлаа шүү дээ. Манай ангийнхны хувьд тий сандалтай гаалцахын тулд ирд ирдэг байлаа шүү дээ. Сумцууд гэх юм бол зөндөө энэ дөө. Өнөөдөр бүр 8 сар суулцаагүй. Эрдэнэттэйгээ уулзаад гоё байна. Манай Эрдэнэт шиг хоч мочноо айгүй гоё. Тэгээд амралтай очиод баах юм ярина да. За ангийн мартагдахгүй дурсамжууд бол маш ихээ одоо энэ дурсамжуудаас яг алийг нь ярьдсан бэлээ бас орчлоо явах юм бол та бид бүхэн төгсөх жилээ буюу 2006 оны жилээ нөгөө Монголын үндэсний телевизээс зохион байгуулдаг Ааха тэмцээнд оролцож байсан. Тэгээ Ааха тэмцээнд оролцоод манай ангийн зориг сайхан гэж залууд асуулт ирсэн л дээ. Чингисийн сүлийг хараацайн сүлийг хэн хоёр салаа болгосон бэ гэдэг асуулт ирсэн. Тэгээд тэрийг Чингис гэж хариулж ирсэн. Нэг тэр дурсамж маань ерөөсөө мартагддаггүй. Ягаад гэвэл бид нар тэгж хийснээс одоо зориг сайхны тэгж хариулснаас болоод Чингисийн ангийнхан гэж хэсэг бас жил орчим дуудуулж явж ирсэн. Бид нар бол бас мартагдахгүй сайхан дурсамжууд үлдсэн байна. Баярлалаа.
хайртай шүү, хөргөн шүү. Хаас мадахан цоглог шүү. Би бол өнөөдөр ажлаа зохицуулахыг бодсон ч даанч амтсангүй анги хамт олон намайг ойлгоно үст тий. Гэтэ би өнөөдөр ямарчлаас энэ нэг өдрийг үл ямарчлаас нь төлөвлөөд анги хамт олон хүндлээд хүрээд ирсэн. Тий. Тэгээд цаашаа зугаалгаар явна гэхээр миний ажил тэгвэл болохгүй байсан учраас манай ангийнхан бас ойлгох байхаа. Гэтэ өнөөдрийг ямарчлаас байгаа хугацаанд би хөгжилтэй, дурсамжтай зураг хүргээ ахуулаад сайхан өнгөрөөнө гэж бодож байгаа. Тэгээ анги хамт олондоо хэлэхэд одоо бидний хамгийн гоё нэг юм байдаг юм билээ. Одоо жишээ нь бид нар одоо энэ тэнд ингэ явж хахад ахаа ихчээ таньдаг хүмүүс ч гэсэн тий ингэдэг. Ганцхан бид нарыг одоо нэг хөвгшөрдгүү ярьдаг хүмүүс бол нэг англи юм билээ. Ер нь бол одоо хэдэн настай байсан ч гэсэн ангийн охин, ангийн хөвгүн гэдэг нэг үргэлж жоохноор нь дурсан сандаг хүмүүс бол анги хамт олон байдаг шүү. Тэгэхээр анги хамт олонтойгоо таарахтаа сайхан мэдлээд, хол явахтаа сайхан мэдтэй устаа бие биентэйгээ холбоотой үргэлж хамт найзууд байцгаая л гэж би зөвлөмөр үү. Тий. Ер нь бол манай ангийнхан бас холбоо сүлбэтэй байдаг. Гэтэ яг бид ангийнхантайгаа таарад нэг 5 минут л үгс ойлгоход нөгөө бид нарыг үргэлж залуу гэдгийг мэдрүүлж идэг болохоор би ангийнхантайгаа таарад 5-3 үгс ойлгоход маш их баяртай байдаг. За тэгээд 20 жилийнхаа тэмдэглэж байгаа найз төгтүүдтэй эрүүлийн хаазж байгаа хамгийн сайхан бүхнийг хүсье өрөө. Тэгээд нөхөрлөл мөнхөж дурсамж үргэлж залуугаараа байх болтугай баярлалаа. Ариухан дурсамжаа мөнхөж амьдралд хизээч салахгүй анд найзууд болгосон. Ангийнхантайгаа одоо ингээд дараа нь 30 жилийн болоход бүгдээрээ бас одоо байгаагаас илүү сайхан амжилт бүтээлтэй уулзцгаая гэж ангийнхантаа хэлье. Ангийнхантаа хандаж одоо амжилт бүтээрээ дүүрэн аж жаргалтай эрүүл их сайн сайхан байгаасай. Тэгээд найзуудтайгаа бүгдээрээ холбоотой байгаарай. Бүгдэнд нь сайн сайхан бүхнийг хүсээрэй гэж хэлмээр байна. Тэгээд ангийнхантаа хандаж хэлэхэд бүгдээрээ сайхан баярлаарай. Та бүхний амьдралд нь аж жаргал эрүүл хамгийн сайхан бүхнийг хүсье өргөё. Ангийнхандаа хэдүүлээ ер нь бол өнөөдрийг маргаашийг маш гоё дурсамжийг бүтээе. За тэгээд ахаа дараагийн ойн баяруудаараа илүү их гоё өргөн дэлгэр, илүү их амжилтаар дүүрэн, эргээд сайхан дурсамж бүтээгээд уулзцгаая л гэж хэлье да. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Бэхэнд цэнхэрсэн хурууны минхээ үсгэлийн төвтөртэйгэн хоцордоо тохон сэмэрсэн дүрмд хувцас мен тооныхон хүрдтэйгэн арахгүй дүлцээ сүлчийн дурсамж хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдөрөө энсэн дондан бит нэзмэстэй нар тасан гэрэл самбармэ юусэн сарын тэгэн мөнхөрдөө намайг сургасан багш нар мен юродын харцтайгаа үнсээ хоцордоо
Сүүчин болсон ч хичээлийн дараа ангаараа жаахан дүнсэж сүдэрт хаврын өдрөөр ансхан дундан бид нэрмэстэй анхны харин гигэн цагтэлдэмээ Догдох үнэмтэйгэн сэтгэл дүрзээ Ангийн саруултай хмасан Ангийн ханаас нэртаган Гарваргүй байх ёо Сүүчин болсон ч хичээлийн дараа ангаараа жаахан дүнсэж сүдэрт хаврын өдрөөр ансхан дундан бид нэрмэстэй сүүчин болсон ч хичээлийн дараа ангаараа жаахан дүнсэж сүдэрт хаврын өдрөөр ансхан дундан бид нэрмэстэй Bit netmestan, bit netmestan. Ange khut men, kotik bitadash. Ange machnen, nachatim desh. Ange maktut men, akın gidem sidesh. Там төгссөн нэгэн үеийн төгсөлтөө зориулаад 10-ийн байн гэх сэтгэл зүрхээр зориулсан гахалтай хэмжээ бэлдсэн байгаа гэж тайснаа дэлгэрч байна. Сайн. Дина. Сайн. 나가도 이제 우리 하고 그래 다시 해가지고 우리 하웨이 산산 분이 무슨 일로요 아이고 엔딩이 무슨 하고가 아이돈이 미스에 우지나 우리가 뭐 그다음에 나가도 미쇼 나가도 미쇼 Бихи
хичээдэг хичээдэг би муу хараад эцэмээр дүрсэндээ тэр юм харах уу Арди багш намайг уулуулдаг Адвокат миний нүгэн надад хичээл уулуулдаг Өдөөс ирээсэ цүргөө өмрөөд гэрээсэ Гараасаа өдөр болгон хичээлээ дараад ирээсэ Нэмээд ихэд би чи хичээлдээ онцолдог байсан гэн Үнийг өнгөрсөн 10 жил Миний харагддаг байсан ганцхан миний хайгуу Нүгэд маань надад хичээлдэр бол заавал сайгуу Харин тэр намайг зовдонаад багш юма Агогийн 10 жил айдуу аяг тагш юма Сүүлийн цас анхны бороо зүрх сэтгэлдээ дурсан зүйлдээ зургийн цон анхны хай зөвлөн өнсөй чиний хэр байсан сэтгэлийн тавхан мөнчээ анхны хай зүрхийг тавшоо үдийн дурсамж үнийч хайр шамайдоя чимэгүйхээ асах онжилуу синхин их дурсамж сэтгэл хүрнөө айдодоо оюутнаас Chantamin Khan Чичгээр автацаг хугацааг би арта Симсингээ ажиж усах нулимсэг таата Дурсамжид дуурхал минь дуун хайр минь Оюут насны үеихэд амьдралын минь эхлэл юм Хавар хүсэл мөрөдөл дурлалдуулсан мэс эргэн эргээ гэртээ хон жилүүдээр дүүлснээсэн анх нүхтийн итгэл сэтгэл дурлал хайр хүсэл бүхнийг дуулъя Чимэгүйхээ Asla onjilu Sinking ich dosaj Sitit kurno Ay todona Ayotan nas Chantamin Khan Hadne Na 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 Баярын бүргийн багш өнөөдөр үйл ажиллагаанд оролцож байгаадаа маш их баярлалаа. За багш нь 8-гийн ангид хариуцлага ажиллаж байсан. За ингээд 8-гийн анги маань ангиараа суудаг ангитай нийлээд анги маань анги болсон. Манай суудаг шиг хоёулаа үйл хийгээд ийм одоо багшлаг. За ингээд хамтдаа маш их баярлалаа. За миний хувьд энэ 20 жил бол үнэхээр яг бүтэн 20 жил хүсэн мөрөөдөж 20 жилийн хойд ингээд догтлоод бэлдэж хүлээлээ. Яагаад гэх юм бол нөгөө 10 төгсөөр тонхны ярьтаа оролцож чадаагүй учраас 20 жилийн хойг маш их хүлээлээ. Тэгээд нийт ангийнхандаа 20 жилийн баярын мэнд хүргье. Өнөөдөр 20 жилийнхаа баяр хүрэлцээ ирээд сэтгэл маш өндөр байна. Тэгээ ангийнхаа хамт олондоо 20 жилийн баярын мэнд хүргээд та нартай хайртай шүү. Бүгдээрээ нэрүүдийг хааж жаргахыг хүсье. За тохиолдол манай анги маш олон байдаг. Өдөр хараа өгөх анги суугаад чэнтэй ирсэн намдаа чаддаг байлаа. За манай ангид одоо гэр заяа Сонголог дашдаа ятна маш олон сургалтаа өгдөг байсан. Тэгээд миний хаахын одоо нэгэн сайхан амжилтыг гаргасан. Би түрүүгээр ямар багт ярьж байдаг. 2006 онд хамгийн анхны Ерс
математик, монгол хэл гих чадварыг өгж байсан. Энэ үед бол манай ангийн нийт одоо миний хичээл орж ирсэн 4 ангийн дундаж дүнгээр бол Яши үнэлгээ улсын хэмжээнд 2-р байранд орж ирсэн. Энэ амжилттай бол маш их бахархтай. Та бүхний хичээл зүтгэл та бүхний чадвар маш сайхан байсан шүү. Ямар яваа. За ингээд миний тамир одоо эдийн засгийн барилгын худалдаа ажилтнуудын олон салбарлалд сайхан ажиллаж ажиллаж байна. Сайхан үр хөвгөж хийж байгаа сайхан алдартай ээлжүүд байна. За ингээд энэ 38 настай байгаа. Эдгээр хамгаалалтын баярын мэндийг дахин хэлье. За хамгийн гоё дурсан ч юм бол манай 8 дугаар анги төгсөөд бид нар 9 сарын 1-нд хэдүүлээ бас л энэ тэндээс суулгарсан эдэн хүмүүс нийлээд нэг анги болоод одоо үнэхээр яг ингээд нэг гэсэн сэтгэлтэй халуун дулаан анги болж чадсан байна. Одоо энд байхгүй байгаа бурхны оронд орсон ангийнхаа хүүхд маань ингээд бидний хажууд байсан бол бид нарыг уриалан дуудаад бидний хажууд хамгийн түрүүнд байсан хүүхдүүдийн маань нэг байх байсан болов уу гэж бодож байна. Тэр хүүхдийнхаа тухай л яриа да. Би нөгөө 10 жил байхдаа гортог барьж чаддаггүй хүүхд байсан. Тэгэд зэрэг төгөлтөр гээд манай ангийн банд гортгоор айгуу гоё бөөрнхий зурдаг. Тэгээд 5-6 жилийн дараа ангаараа бөөндөө уулзахад намайг барилгын инженер болсон гэхэд тэр хүүхэд гайхажсэн байхгүй юу. Гортог барьж чаддаггүй хүү яаж яваад барилгын инженер болчихдг юм бэ гээд. За тэгээд тэр хүүхдтэйгээл ингээд сайхан дурсамж битэрийн дунд ингээд дурсамжууд ерөнхийдөө бол үлдсэн байна. Одоо тэгээд өнөөдөр энэ баярын өдөр манай ангийн хамт олонны бас нэг хэсэг байсан тэр хүүхдийнхээ тухай бас ярих нь зүг болов гэж бодоод зэрэг төгөлрийнхээ тухай ярьлаа. Би ч одоо 10 жил тахтай айгүй дараа хүүхэд байсан. Ер нь их тэгж амар юм оролцсон. Тэгээд нэг ангийнхаа ингээд хүүхдүүд хажуудаас суудаг хүүхдээ амар ярьдаг байсан хоорондоо. Тэгээд хоорондоо ярьж байгаа нэг өдөр Монгол хэлнийхээ багш хөөгдөд ерөөсөө надад тийм юм тохиолдно гэж бодож байгаа. Хоёулаа ямар ярьдгийг та хоёр гар хичээл өмүүлж ийн гар гэдэг нэг амар загнуулж ирсэн. Өөр ч одоо за 20 жилийнхаа ой дээр цугларснаасаа илүү 30-40 жилийнхаа ой дээр бөөнөрөө энээс илүү олуулаад цуглаж илүү жаргалтай дурсамж бүтээцгээе. Ангийнхандаа 20 жилийн баярын мэнд хүргье. Хайртай шүү. Дурлаж хөлсөн сурагчнаас минь дурсгалын цомог болон үлдэж. Дуу нийлсэн найзууд минь чимээгүйхэн дотроо мэгшлээ. Дасаж энэгсэн ордон минь баярын дуудсаар гялтганаж. Далайн уужин багш нар минь багтлын өнгөөр бишиглээ. Эрдмийн өргөнөөс ниссэн алдрайхан шувуугай бид. Инхрийнхэн зүрхэндээ жаахан охид хөвгүүд хിവэрэ. Эргэж уулзах бүртэн багийн зангаран хөвгөлдөж. Энэ яванасаа гэртех гэрэлт дурсамжаар хөглөе.